Ховд аймгийн цаг үеийн ажлын нөхцөл байдал байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу 10 дугаар сарын 16-ны энэ өдөр аймгийн удирдах ажилтнуудын өргөдөгсөн шуурхай зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд 71% эцэстээ хуралдсан бөгөөд Ховд аймгийн засаг дарга Дүгэржав аймгийн засаг даргын өөрөгт ажил томилогдсноос хойш анх удаага удирдах ажилтнуудын өргөдөгсөн шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нэ. Тэрээр аймгийн цаг даргын өөрөгт ажил томилогдсноос хойш 25 хоног болж байгаа бөгөөд энэ хугацаанд 700 гаруй иргэд хөдөлмөрчдийг хүлээн авч уулзснаас гадна зарим аж ахуй нэгж байгууллагуудын дарга удирдлагуудын санал хүсэлтийг сонсож ажиллажээ. Тэгвэл ажил авснаас хойш анх удаага зохион байгуулж байгаа энэхүү шуурхай зөвлөгөөн гэхээс илүү засаг даргын эрхлэх хүрээний нийт аж ахуй нэгж албан байгууллагуудын удирдлагуудтай хийж байгаа уулзалт гэдгийг тэрээр яриандаа онцолж байсан юм а. Энэ удаагийн аймгийн удирдах ажилтнуудын өргөдөгсөн шуурхай зөвлөгөөнөөр хамгийн нэгдүгээрт нь бол ард иргэдийн маань хөсөн хүлээж байгаа нэг асуудал. За төрийн үйлчлэгээний чанар хүртээмж тэгш байдлыг хэрхэн яаж хангах вэ? Төрийн албаны сахилгын хариуцлагыг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажиллаач гэдэг асуудлыг бол иргэд маань хэлж байгаа. За үүнтэй уялдуулж салбар байгууллагынхаа удирдлагуудаар дамжуулж нийт төрийн албан хаагчтай бол үүрэг чиглэлээ өглөө. За хоёр дахь асуудал бол үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах ажил байгаа. За энэ ажил маань бол өнгөрсөн 5 сараас эхлээд үндсэндээ 9 сар дуусчих хэвээр ажил. За бурууг өмнөх удирдлагуудаа өрүүлээд явах биш. Харин үүрэх ачаа оногдсон учраас тэгээд хариуцлагын өрөөл зарим нэг үгийг бас иргэдээс сонсож байна. Ер нь бол ингэж оройтож ажиллах тухай асуудал бол 5 сараас 9 сарын хооронд үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр тааруу ажилласантай холбоотой. Тэгээ энэ чиглэлээр бас цаашд ажлыг хэрхэн эрчимжүүлж яаралтай ажлыг яаж дуусгах вэ гэдэг чиглэлээр бол үүрэг даалгавар өглөө. За мал аж ахуйн үйлчлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд бол хадлан бордоо бэлтгэл ажил үндсэндээ 80% явж байна. Дээрээс нь өвс хадлангийн үед бол хадлангийн бүс нутгуудад ус ихтэй байгаас шалтгаалж хадлан оройтож орсон. Түүнээс шалтгаалаад хадлангийн жаахан чанар тааруу гарсан хураасан хадлан маань дахиад бороо цас орж их хэмжээний бас хохирол учруулахад хүргэж байгаа. Энэ боловсрол аялаас бас урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой байдлын шугамар үүрэг даалгавар өгч үндсэндээ нөөцийн хадлан бордоо бэлтгэх ажил бол бас хийгдээд явж байна. За яг эцсийн байдлаар бол дүн байвас гараагүй байна. За урьдчилан байдлаар бид нар бас нөөцийн тэжээл бэлтгэлийн ажлууд нэлээд хийгдэж байна. За зуунчлаг алаг цог байшинтай холбоотой малчтын отрын бүс нутгуудад үйлжил аваржилтын ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргах гэсэн үүрэг чиглэлийг өгөө явуулж байна. Тийм учраас ойрын үед энэ үйлжилтийн бэлтгэл ажлыг хангаж дуусгах чиглэлийн асуудлыг бас сая заавар зөвлөгөө өгч ажиллаа. Дараагийн асуудал бол хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний ажлууд өнгөрсөн 12-ны байдлаар бол нэг 70% явж байгаа. Энэ бол бас тийм хангалттай дүн үзүүлэлт биш. Ийм учраас энэ төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор захиалагч буюу ашиглагч байгууллагууд нь манай энэ аймгийн байгууллагууд байдаг учраас эдэндээ бол хийгдэж дуусаагүй байгаа ажлыг чанартай хийлгэж хүлээж авах. Өөрсдөө хариуцлага хүлээж бас үүрэгж ажиллах чиглэлээр нэлээд даалгавар зөвлөмж өглөө. Тэгээ эцэст нь бол за эх онд 2019 онд Ховд аймгийг хөгжүүлэх нийгмийн эдийн засгийн хөтөлбөр төлөвлөгөө бол саяны 12-ны хурлаар бид нэр баталсан. Үүнтэй холбогдуулаад томоохон төсөл хөтөлбөрүүдийн чиглэлээр бас хийж хэрэгжүүлэх ажлаа бол тоон байдлаар бас танилцууллаа. Мөн энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр яригдсан нэг чухал асуудал бол соёлтой төрийн үйлчилгээ авилах хүнд сурталгүй аймаг болох зорилт дэвшүүлэн энэ хүрээнд тунгалаг төр хөтөлбөрийг хэрэгжүүлж биелэлтийг нь хангаж ажиллах асуудлыг танилцуулсан явдал байлаа. Энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил анхаарах асуудлыг тодорхой тусгасан аймгийн засаг даргын 08 дот албан даалгаврыг албан байгууллагуудын дарга эрхлэгч нарт хүлээлгэн өгч биелэлтийг тооцсон ажиллахаар болсон юм а. Дан ялангуяа ард иргэдийнхээ хүсэн хүлээгээд байгаа тэр найрсаг харилцаа мэдээж төрийн алба гэдэг бол бүх хүний хүсэл мөрөөдлийг бид нэр биелүүлдэг тийм байгууллага бол биш. Өнөөдөр манай ард иргэдээс маш олон хүн ажилд орох хүсэлтэй илэрхийлж байна. Тэр яг өнөөдөр бол төрийн албаны бүх салбар нэгждэр бүгд эзэнтэй байгаа шүү дээ. Хин нэгэн доржиг юм уу батыг дулмааг эсвэл дүгэржийг хүлээгээд
ажлын байр ингээ нээлттэй онгорхоо байж байгаа тухайн асуудал байдгүй. Энийг бас иргэд хөтөлбөрт маань бас ойлгоосоо гэж би ингэж бодож байгаа. За шаардлагатай одоо ажлын байрууд дээр бол сонгон шалгаруулалт зарлах тэр зарлаж байгаа төрийн албаны сонгон шалгаруулалтыг чанартай өргөгөөж шудраг байх зарчмыг баримталж ажиллах чиглэлээр бас тодорхой үүрэг чиглэлүүд бас өгцөө. Ялангуяа ажил хүссэн өргөдөл гомдлын асуудлууд бол хугацаа орох асуудлууд учраас шилжилт хөдөлгөөн одоо бас одоо декрет авах гэдэг юм ажлын одоо сахилга хариуцлагаа алдаж ажил нь өөрчлөгдөх ажил албан тушаал ийм тохиолдолд шинээр бол төрийн албанд ажлын байр гардаг гэдгийг бол манай Ховд аймгийн бас иргэд маань ойлгосоо гэдэг би бас хүсэж байгаамаа. Энэ удаагийн хуралдаанаар ялангуяа төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлж төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэхэд төрийн бүх шатны байгууллагууд анхаарлаа хандуулж ялангуяа ахмад наснуудад хүндэтгэл үзүүлж суудлаасаа босч ухтахаас эхлээд төрийн бүх үйлчилгээг ямар ч ойчир дараалалгүй үзүүлж байх жишг тогтоохыг чухалчиллаа. Хуралдааны үеэр Ховд аймагт цагдаагийн газрын дарга Хурандаа Бацаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм а. Тэрээр төрийн албан хаагчид архитын цогтуур цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргах явдал нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулж ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд оролцогчдын эрс өмнөх хуралдааныг бодоход харьцангуй сайн байлаа. Цаг үеийн ажилтай холбогдуулан аймаг орон нутгийн удирдлагууд өөрөг чиглэлээ өгч шуурхай зөвлөгөөнд оролцогч албан байгууллагын дарга нар санал бодлооч хэлж нэлээд ажил хэрэг зөвлөгөөн болж өнгөрлөө.